За сайн уу манайхаа ээлжид бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр би өөрийнхөө өмсдөг дээлнүүдээс 2 дээлийг сонгоод хэрхэн өмсдөг вэ? Ямар малгай дээр нь зохицуулж өмсдөг вэ? Ямар гутал өмсдөг вэ? Тэгээ бас одоо ямар дараалалаар гой цэвэрхэн өмсөхөд юу юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ? Талаар нэг бичлэг оруулъя гэж бодоод хийж байна. За энэ миний өмссөн байгаа миний хамгийн сүүлд хийлгэсэн тэрлэг зүгээр энгийн Монгол загвартай тэрлэг. Тэгээд ийм юу хоргой хэмжээтэй нудрахтай тэрлэг байгаа. За бас энэ ч миний нөгөө юу хатан эхнэр дээлний дээл маань байна. Тэгээд энэ маань болохоор ингээ уужтай, дээр нь бас ийм юутай нөмрөгтэй ийм 3 давхар юу байгаа. За тэгээд энэ дээлнээс эхлээд явчих. Би ингээ нүрээ будаад бэлтцсэн байгаа. Тэгээд юун түрүүнд хамгийн түрүүлээд гоё нүрээ боддог. За бодолтой хийчихэд тэг ер нь бол дээлээ өмсөөд. За тэгээд энэ дээр нөгөө ийм адилхан ийм шар өнгийн бүс хийлгсэн. Тэг энэ болохоор ийм юутай дэгээтэй ийм тэгээ жоохон өргөн ийм хатуу битэн материалаар ингээ бүс хийвэл зүгээр өгдөг. Тэгээд ингээд бэлэн ийм гогцоотой ийм бүслүүл гой цэвэрхэн харагддаг. Тэгээд энийгээ юугийн түгжээг нь хар талд нь гаргаад тэгээд яг энэ нөгөө бүхний дотлын хэсэгт ингээ 2 жижигхэн ийм юу шиг танаас шиг ингэж нугалж өгдөг. Тэгвэл гой цэвэрхэн харагддаг. Тэгээ аш талд нь болохоор нэг л ингэж том нугалждаг. За ингээд бүслээд. Тэг энэ дээрээ болохоор би надад нэг 2 юм тоглолтын гутал байдаг байхгүй юу? Ийм Монгол гутал. Тэгээд нөгөөх нь өсгийтэй гутал. Бас ийм Монгол загвартай мөртөл өнгөрсөө ийм өсгийтэй ийм тоглолтын гутал байдаг. Тэгээ энийг энэ гутал бүр надад амар удаж байгаа. Анх би Японд руу ирэхдээ нөгөө дуучин Баццэглэн найзаасаа авч исэн. Баццэглэнгийн маань өмсөж исэн гутал. Тэгээд одоо холтол ягаачгүй ингээ хിവэрэ өсгийнийх нь энэ хар эмийг л нэг удаа салсан. Тэгээд айгуу сайн хийгдсэн гутал байсан. Тэгээ одоо холтол эндээ айгуу хайртай байнга өмсдөг. За тэгэд энэ дээлэн дээр болохоор би энийгээ ч өмссөн гоё харагддаг. Энэ Монгол гутлаа ч өмссөн гоё харагддаг. Тэгээд Монгол гутал маань жоохон халуун байгаад байдаг. Тэгэхээр ерөөхдөө өвөл Монгол гутлаа айгуу өмсдөг. 100 бол энэ өсгийтэй гутлаа өмсдөг. За тэгэд энэний дээрээс юу яана? Эмгээ зүүн. Миний ийм эмэг байгаа. Ээжи маань авч өгсөн мөнгө эмэг байна. За ингээд эмгээ зүчгээд энэний дээрээс энэ залгаагаа зүүн. Ийм 2 салааг эзэхтэй залгаа би одоо хэрглэж байгаа. Хүмүүс янз байдаг. Зарим нь нэгч байдаг, 2 ч эзэхтэй ингээд дээрээ ийм юутай малгайтай. Тэгээ шууд энийг өөрийнхөө үсийг
урт өстэй хүмүүс бол нөгөө нэг ингэж шүлжиж залгадаг залгаа их гоё цэвэрхэн харагддаг. Тэгээ миний ус бол ятахандаа сүлж залгадаг тийм залгаа хийхэд арай богинодж байгаа. Тэгээд би шууд ийм малгайтай залгаа өмсөд өөрийнхөө усыг юу ячтэй. Дэш нь ингээ боож агаад бүр оройлгоо ингэж боож агаад тэгээд энийг өмснөө. Инээдтэй хожаа шиг цартай болчихсон. За ингэнгүүтээ энэ юу байгаа шанх ийм бэлэн ийм урт талдаа ийм юутай усны хэлбэр ингээ ойчихсан шанх байдаг. Тэгээ энийг бол хүмүүс янз янзын шанх хэрэгэлдэг. Энэ нь ингээ жинкнээсээ ийм юуны парикны үсээр хийчихсэн ч байдаг. Эсвэл ингээд ийм цэвэрхэн даавгаар ойчихсан ч байдаг. Миний одоо хэрэглэж байгаа нь бол ийм юу байна? Даавгаар ойцсон. Ойчихсан ийм шанх байна. За тэгээд өмнө нь надад бас тийм юу хиймэл үсэн шанх байсан. Тэгээд тэр маань бүр муудаад хайчихсан. Тэгээд одоо энийг хэрэглэж байгаа. За тэгээд шанхаа яг энэ үснийх нь энэ хэлбэрийг ингэж өөрийнхөө гоё хөмсгөнийхөө голд ингэж юу яагаад тааруулаад тэг ингээд чангахан ч гэжтэй бас чанга уйчаар толгойгдод идэм ба. Тэгээд өөртөө тааруулаад уйнаа. За ингээ уйчихсныхаа дараагаар ер нь бол юу ороовч зүүдэг гоё толгойн чимэглэл. Тэгээд шүрэн, сувдан, за мөнгөн тэгэл нөгөө янз янзын гоё юунууд байдаг те. Ороовчнууд байдаг. Би бол одоогоор энийг зүүж байгаа. Эний ороовч ийм ороовч байгаа. Энэ айгуу гоё хөнгөн айгуу цэвэрхэн харагддаг. Тэг энийг ингээ зүүчнэ. За ингэснийхаа дараагаар ийм хатан малгай өмсдөг. Надад одоо тоорцгүй малгай, за хатан малгай, тэгээд нөгөө юу насалмаа малгай гэдэг ш тэ. Тийм малгайнууд байгаа. Тэгээд энэ дийлэн дээр бол насалмаа малгайч зүгээр, за тэгээд тоорцгүй малгайч зүгээр, ийм хатан малгайч зүгээр. Харин нөгөө богтхон малгай тэгээд нөгөө нэг юу гэдэг штэ богтхон малгай бол зохихгүй. За тоорцог өмсөж байгаа тохиолдолд энэ унжуурга бас нэг гоё харагддаггүй, зохицдаггүй. Тийм хэрвээ тоорцог өмсвөл зүгээр зөвхөн шанхаа зүгээд тэгээд иймгээ зүгээд тоорцгоо өмсчүүл цэвэрхэн байдаг. За энэ хатан малгайгаа ингээд бас яг энэ юу малгайныхаа галыг ингээ гоё тэгшгэнд харуулад тэг ингээ уйчнаа. Жий мөрхөш. За ингээ ерөөхдөө болчихж байгаа. За энэ дээр хантаа өмсөж болно, бас ууж өмсөж болно. Нэг жоохон ингээ бүтнээр нь харагдаж байгаа лөө. За энэ дээл юм байна. Тэгээ ерөөхдөө дээл
өмсөж байгаа тохиолдолд одоо ингээд нөө юу хатуулга сайхан томтой левчиг зүүл айгу зүгээр өгдөг ингээд дээлний ингээ гоё ингэр дүүрээд гоё харагддаг. Тэгээ би аль болох хамгийн том хатуулгатай левчгээ зүүгээд тэгээд энэ юугээ бүсээ жоохон ингээ бариухан чангахан хийлэгдэг. Тэгэхээр ингээд гоё юутай баланстай гоё ингээ илсэн цаг шиг харагддаг тий. За энэ дээл юм байна. За дараачийн дээлээ өмсөж үзүүлье. Дараачийн дээлээ бол малгайгаа бол яахгүй яг адилхан. Тэгээ энэ дээрээ нөгөө нэг үсээ зүүчин эврээ зүүчдэг. За тэгэхээр малгайгаа бол салахгүй. Дараачийн дээл юм. Энэ амар зузаан материалтай. Ийм мөртэй. Энэ дээл наа. Энэ нь бол хамгийн дотор талд нь өмсдөг дээл. Тэгээ миний энэ бүх дээлнүүдийг Монголд одоо тоглолтын хувьд суралцдаг хин Рихайр гээд ихч маань бүгдийг нь ойж өгсөн. Дандаа тэр ихчээр дээлээ аюулдаг. Маш гоё цэвэрхээ ойдог уран гартай ихч байгаа. Тэгээд бит хоёр загваруудаа ярилцж агаад өнгө хэмжээр юм ярилцж агаад дээлүүдээ хийдэг. За энэ нодрог нь айгуу надад таалагддаг амар гоё өнгөтэй юм жижигхэн одтой юм байна. За одоо тэгээд энэ дээрээ уужаа өмснө. Хороо ийм байгаа энэ шаргуутай ягамжтай. Энэ дээлийг би 2021 онд Японд анхны тоглолтоо хийхдээ хийлгэжсэн. Одоо ингээд 5 жил болчихж байгаа юм байна бас. За ийм байна. Ийм биш танцтай. За тэгээд энэний хаан дээрээс одоо энийг өмснөө. Энэ нь ийм урт танцтай ийм зүгээр зөвхөн нүмердэг юм байдаг. Энэ ханзуурга болгаараа оруулах. Ой. Усман гэдэг. Тэглээд тийм аа. Энэ сталт нь ер нь бол ингэ болчихнаа. За ийм байна. Тэгээд энэ дээрээ тийм ер нь болвол энэ үсийг ингэж зөөж байгаа тохиолдолд энэ үсээ зүүдэггүй. Ягаад гэвэл энэ чи одоо үс штэ тийм ээ, дээр үе хатад маань ингээд ийм юунд мөнгөн хавчааруудад ингээд үсээ ингээ хивэнд оруулаад ингэж зүүдэг байсан байгаач. Тэгэхээр ингээ хоёр үс дөрөв үс ингээ яваад иж болохгүй штэ. Тэгэхээр энийг бол зүүдэггүй. Хэрвээ энэ хувцсыг өмсөж байгаа тохиолдолд тэгэд энэ маань уг нь ингээд малгаанаасаа ингээд тогтох хэрэгтэй байхгүй юу? Тэг жоохон эвдэрчгээд байгаа. Ой. Ингээд уг нь юм байх хэрэгтэй. Тэгээд одоохондоо ингээд тогтоодог юм аа эвдэрчээд байгаа болохоор ингээд тогчж бас болдог. Ингээд тохоод дуулчихдаг.
За ингэнгүүтээ энэ дээр бол ер нь Монгол гутал маань зүгээр идэх. Тэгээд энэ Монгол гутлаа өмсөд тэгээд болдгаа. За ийм байна. За өнөөдөр та нартай өөрийнхөө тоглолтын хувцснаас хоёрыг өмсөж сонирхууллаа. Тэгээд ямар малгаан дээр ямар дээл зүгээр байдгүй тэр талаар зөвлөгөө өглөө. Тэгээд бас миний хэлхээ марчихсан асуумаар юм байвал асууж лавлаарэ. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.